Монгол Улсын их хурлын дарга учрал ээлж чуулганы завсарлагын хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого шийдвэр баталсан хууль тогтоомжууд танилцуулж эрх зүйн шинжилэлд иргэдийн санал бодлыг тусгах зорилгоор Улсын их хурлын гишүүдийн хамт зүүн бүсэд ажиллаж байна. Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэдтэй уулзах үеэрээ хүний эрх чөлөө хязгаарлаж зөрчсөн, хааж боосон, хууль журмын хүндрэлээс салж хүнд суртлын гогтгийг тайлахаар чөлөөлийн санаачлах дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллаж байгаагаа танилцууллаа. Тэрээр энэхүү санаачлах нь Монгол Улсын иргэн бүрд үндсэн хууль заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн төлөө эрх зүйн эрүүл орчныг бүтээх багц төлөвлөгөө юм гэж тайлбарлаж байлаа. 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын засгийн газар чиглэл өгөх тухай Улсын хурлын тогтоолд эрчим хүчний хараат байдлаас гарах чиглэлээр өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах, нарны панел батарей халаагуурын системийг үе шаттай нэвтрүүлж, төвлөрсөн сүлжээний ачаалал алдагдлыг бууруулах зэрэг асуудлууд тусгагдсан. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэж байгааг орон нутгийн иргэдэд дэмжиж, Улсын их хурл баталсан хууль тогтоолын хэрэгжилтийг сайжруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Сая одоо хэдхэн хоногийн өмнө замын өвдөд очлоо. 30 мегаватт одоо энэ сэргийгт хэрчим хүчний нарны панел батарей хураагууртай станц байгуулах. Замын өвдөд нийт 14 удаа тог тасрахад шууд тэр сэргийгт тэр нарны панел батарей хураагууртай станцаас замын өвдөдийн тогийг бүрэн хангаж байна. 100 байршилд бол энэ цахилгаан машин тэрэг уныг гэвэл 100 байршилд бид нар бидаас нэг юм сэргийгтийн станцтай машинаа ногоо эрчим хүчийг цэнгэлж болдог. Тэгээд тэнд нь одоо дэлгүүр хоршоо нэг хоол ундны газартаа одоо энэ замын ийм аяг жуулчдын зогсолборуудыг барих чиглэлээр түншлийн төслөө зарлах хэрэгтэй гэдэг ийм одоо тогтоолын төслийг бол их хурл дээр баталсан. Тэгэхээр бид Дорнод аймаг буюу зүүн бүсээс сонгогдсон гишүүдтэйгээ одоо хамтраад энэ зүүн бүсийн хэмжээнд бүгдээрээ энэ өрх бүр цахилгаан үйлдвэрлэгч буюу нарны панел батарей хураагуур тавиад ингээ хуримтлуулад тэгээд 20 кВт дотор бол ямар зүрх зөвшөөрөл техникийн нөхцөл шаардахгүй зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа эрхлээд илүү гарснаар төвийн шугамд дийлүүлсэн бол өрх бүр одоо орлого болдог. Энэ тогтолцоог бүрдүүлье гэж. Дорнод аймгийн иргэдийн хувьд өдөр тутмын амьдралд тулгардаг бэрхшээлүүдээс эхлээд сум орон нутгийн хэмжээнд хүлээгдэж байгаа ажлууд тулгамдсан асуудлуудаа нээлттэй хуваалцлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутагт хангалтгүй байгааг иргэд шүүмжилж, авилга, ашиг сонирхлын гэмт хэрэгт хариуцлага тооцдог, ил тод мэдээлдэг байх шаардлагыг дэвшүүлж байлаа. Мөн хариуцлагатай уул уурхайг дэмжих, нөхөн сэргийх үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн өгөөжийг орон нутагт нэмэгдүүлэх, хяналтыг чангадах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Үйлдвэр технологийн банкын эрх зүйн байдлын тухай хууль маань өөрөө батлагдсан боловч одоо ингээд ямар ч хэрэгжихгүй яваад. Ер нь одоо Монгол улсад бол олон сайхан хууль батлагдж байгаа боловч хэрэгжихгүй байгаа хуулиуд бас маш олон байна. Жишээлхэд одоо ингээд махны техникийн зохицуул одоо хэрэгжих ёстой байтал ингээд 3 жил болж байна. Энээс болоод одоо ингээд иргэд маань бас эрүүл аюулгүй хүнсээр ингээд бас хангах боломжоо бас ингээд алдаад явж байна. Энэ уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад хяналт шалгалтыг өндөржүүлмээр байна. Байгалийн нөхөн сэргээлт гэдэг юм үнэхээр 0 болчиход байна. Учрал даргын хувьд бол одоо ийм Монголын системийг бас хөгжүүлэхэд төв нэмрээ оруулан ажиллаж ирсэн хүн. За мөн дээрээс нь боловсролын салбарын хүний хувьд одоо сурагчдын яг сурах орчинд ялангуяа мэдээлэл зүйн хичээлийн сургалтын програмд энэ дижитал технологи буюу хиймэл оюун ухааны системийг одоо нэвтрүүлэх тал дээр нь бас тогтолцооныхын хувьд, бодлогын хувьд, хуулийн хүрээнд бас анхаарч ажиллаж өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд энэ хүлээлт бол бас их байгаа гэдгийг багш нарынхаа өмнөөс бас уламжлая. Хууль бусаар олсон орлогуудыг бүх ах トゥ төрөл судалтантай нийлүүлээд хураадаг нь хуулиа яаралтай гаргаач. Энийг нэг яаралтай гаргаач гэж хэлж байна. За хоёрдугаарт ер нь энэ шүүхийн тухай хуулиндаа нэг шинжил хийвэл яасан. Шүүхийн байгууллага, прокурорын байгууллага ер нь маш хүнд байдалтай. Ер нь асуудал зөв шийдэгдэх хэцүү болж штэ. Энэ эрүүл мэндийн даатгалын асуудыг шийдэхгүй бол иргэд болон эрүүл мэндийн байгууллага маш их хогсож байна. Одоо сүүлийн эрүүл мэндийн даатгалын үндэсний зүйлээс эрүүл мэндийн код хүчин, энэ код ахрах хүчтэй хүмүүсийг улсын эмнэлэг авахгүй, улсын эмнэлэг дээр хэдхэн хүчний код гэсэн энэ код уусан бол энэ хүмүүсээ авахгүй. Ингэж буцаасна гэдэг асуудыг эмчээр үүрээд байгаа учраас жижигөр хэрэгээсээ хүртэл айдаг болоод ийм айцтай явж байна. Түүнчлэн иргэдийн сонирхсан асуултанд Улсын хурлын дарга болон уулзалтад оролцсон гишүүд Дорнод аймгийн удирдлагууд хариулт өглөө.
Төсвийн сахилга ба төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хилцүүлэхээс гадна эрх мэдлийг орон нутагт шилжүүлж иргэдийн эрх чөлөөг бүх шатанд баталгаажуулах шинжилгээг эхлүүлж байгаа улсын хурлын бодлогыг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж тууштай хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцгойлон сануулж байлаа.